За өнөөдөр болохоор бид нар гамшиг ослын үеийн сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын сэдвтэй энэ өдрөлгийг зохион байгуулж байгаа. Тэгээд миний бие болохоор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийг төлөөлөн оролцоод богино хэмжээний яриа өгөх гэж ирсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол сэтгцэн эрүүл мэнд бол одоо сүүлийн үед бол коронавирусын халдсаар тахлаас хойш маш ихээр яригдж байгаа. Тэгээд хүний өдөр тутмын амьдрал, хэвийн амьдрал, аз жаргалтай амьдрах тэр бүхний үндэс углуурга нь эрүүл сэтгц гэдэг нь бол хүн болгонд ойлгомжтой болсон. Харамсалтай сэтгцэн эрүүл мэндийн талаасаа тусламж үйлчилгээ авах нь өөрөө нийгэм төдийлөн сайн дэлгэрээгүй, хүмүүсийн дунд энэ соёл бас сайн хэрэгжиж эхлэегүй байгаа. Нөгөө талаар сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нь хүмүүст маш их буруу сэтгэл төрүүлдэг. Энэ хүн ингээ янз бүрийн өвчтөй болчиход хандж байгаа мó юм эсвэл бол хин нэгэн сул дорой хүн асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүн зөвхөн тусламж авдаг гэсэн ойлголт төвөөмөл байдаг болохоор хэдийгээр энэ тусламж үйлчилгээ өргөж байгаа ч гэсэндээ авч байгаа хандлт нь өөрөө төдийлөн сайн биш байгаа. Тэгэхээр бид нар бас энэ өдрөлгийнхаа хүрээнд хүн амын дундах сэтгцэн эрүүл мэндийн ойлголт сайжраад тусламж үйлчилгээ авах энэ боломж нь нэмэгдэнэ гэж бас ийм хүлээлттэй байна.